Сэмэцхэн нөө Our Endrail podcast-ийн 3 дугаар дугаар тавтай мөрл намайг Түр билээ гэдэг. Тэгээд анх удаа үзэж байгаа хүмүүс байвал би одоо Канада улсад University of British Columbia сургуульд 3 дахь жилдээ Computer Science мэргэжлээс оролцож байгаа. Тэгээд манай энэ podcast яадаг вэ гэхлээр гестүүд ураад тэгээд манай гестүүд маань төгснөөс хойш ч юм уу эсвэл бол хамт сүүлд уулзнаас хойш болсон амьдралынхаа сонирхолтой явдлуудыг share хийдэг podcast байгаа. Тэгээд I'm joined here with my co-host Sara. How are you doing? I'm good. I study at the University of Sydney and I'm studying Bachelor of Laws and Commerce and I'm going into my third year. Тэгээд өнөөдрийн маань зочин болвол Амра Исхли ирсэн байна. How are you doing, Amra? I'm doing great. The aura мэддэг ч штэ aura амьдралаас шин. But yeah, I'm doing good. Ерөн сайхан амьдрал те цэлгэр байна те цас орж гин. Сайхан амьдрал сайхан байна уу? Хэлээг бас сая миний finals дуусаад тэгээд бүрээ ингэ full liberation те. Yeah. I feel that. Тэгэл байж гин. So I'd say I'm doing pretty good as well. Тэгээд Амра хаан сурж байгаа лээ. За би одоо Америкийн нэгдсэн улсын Connecticut мужийн төв хот бол Hartford хотод Trinity College гэж сургуульд Liberal College-д Physics Computer Science double major одоо 3 дахь жилдээ сурж байгаа. Wow. Physics Computer Science гэсэн тий. Yeah. That sounds hard, man. Not gonna lie, би ер нь ах сонгож байхдаа яг юу ч бодсон юм бүр ингээд одоо л бүр яг ингээд те чихэн арьсаа хоолуулна гэдгийг бол мэдэрч та яг cuz би өмнө ингээд яг би өөрөө ингээд яг эхний семестр дээр бол би ингээд дөнгөчих юм байна чих байна гэл ингээд те A2 AS-тэй үзцэл юм тийм шүү дээ easy байна гэл ста нэрээ амар бардам ингээд бардагнаал яваадсан тэгэл 2 дахь жил болоод 2 дахь 3 дугаар семестр эхлээл ер нь тэгэл бүх upper level course-д авч эхлээл жоохон өндөрч эхлэнгүүт. Yes. Гэл явж эхэлж байгаа юм чинь тэгэл одоо ч гэсэн тэгээ сая семестр дуусаад ер нь олол те ингээд workload-оо бүр ингээд гоё ингээд болгож чадахгүй нэг юм уу. Хичээл нь амар хэцүү. Хэцүүгээс гадна бас давхар юм амар шаардлага болон тий улаан сайн мэддэг хүмүүсүүдээр тойруулахаас гадна ингээд амар юм demanding хичээл болохоор бас хичээлүүд болохоор амар юу байна жоох юм хэцүү challenging байгаа. But still you know no one said it's gonna be easy unless you're a fucking Albert Einstein or something like that. Үнэ яг ингээд counselor-ууд reality check өгдөг гэсэн тий. Харин яг сонсож байгаа л. Би бүр яг сандаг байхгүй юу? Манай нэг найзыг counselor магш ингээд өрөөндөө оруулчихсан. Чи юу н коллежд орч чадахгүй. Амар бүр spirit юм. Тэ? Oh my gosh, намайг бас тэгсэн тэхүү. Тийм үү. Ингээд би бас ингээд counselor-д сонссон байхгүй like би одоо яах вэ сургууль яах вэ and she was like чи одоо top 100-д орч чадахгүй or something like that. Модаас тийм үү юм уу гэдэг. Гомцсон шүү дээ. But I think they're not judging her, but I think that's a wrong way to approach this. Not gonna lie, but ингээд хичнээн ингээд суугаа байгаа ч гэсэн ингээд something can be salvageable in the end жоохон оптимист талаас ер нь жоохон харж үзмээр байх юм. Канцлер байх хэрэгтэй. За мэдгүй сонсч ивэл уучлаарай. Sorry даа. Тэгээд юу ахгүй юу намайг яг тэгээд амар муу сургууль руу ингээд бодоод ингээд лист гаргацсан байсан. Тэгээ аав тааруулахгүй юу. Тэгсэн чи аав чи юу солиороод байгаа юм чи топ 100-д орно гэд. Соосоо тийм үү намайг чадахгүй гэдээсэн. So like if my dad didn't like intervene би тэгээд ингээд энд байхгүй штэ. Тийм л дээ. Гэтэ talking about optimist versus realist pessimist юм уу? Та ер нь өөрсдөө юу гэж боддог? Are you guys more of an optimist or more of a realist? I think би бол амар realist pessimist шиг санагдсан. Like ер нь амар газар дээр байх ингээд хамгийн байх боломжтой logical
тал дээр амар байхыг санагдсан шүү дээ. Like the reason I said like Charles Marx should be like more optimistic on that case is because her job is a counselor. She should be counseling kids to be better, to not make them feel worse. But in this case, for me at least, би бол арай газар дээр юм байж юм арай юм реалист байж юм бол өөрийнхөө дараагийн юмуудыг хийдэг юм шиг санагдсан гэх юм. Тэгжиж бас ингээд хай хорсон дээрээ гарчихгүй хөөрөө авчихгүй арай намтай тэгээд дараагийн зорилго бол тодорхойлох арай амар юм шиг санагдсан. How about you guys? For me, I was also a very pessimistic, realistic person. Ever since I can remember, that's ancient. Statistical, Harvard acceptance rate is 4-тэй штэ. Тэр чинь тэгээд best of the best kids орчоо. Тэгээд am I one of them? Not really гэж бодвол. Тэгэл I applied to universities with that mindset. Гэхдээ now жоохон бодоод үтсэн чинь жоохон юм delusional байх гэдэг чинь өөрөө нэг юм super power юм л шүү дээ. Yeah, I guess so. Жоохон ингэ delusional байгаад тэгээд тэрэндээ яг 100% effort өгөөл байх юм бол someday your dreams become reality. So that's like the mindset I approach things now. Гэтэ sometimes of course тэгэл хуучин train of thoughts бодоол явчихдаг шүү дээ. How about you? Fake it till you make it. Ер нь бол тийм шүү дээ. Fake it till you make it. Гэтэ most preferably you don't need to fake it at all. Би ч optimist шүү дээ. Like I am delusional since birth. Би өстө машин дайруулна гэд like if a car hits me, I think I'll survive. Like I'm to that point of optimism and whatever. Гэтэ одоо ингэж өсөө яадсан чинь I became more grounded. Then I realized how ер нь бас sad юм лээ. Одоо ингэж Яг and тэгээд бодохоор I feel like it doesn't serve me. It doesn't help me. It doesn't make me feel good. Something like that. Ер нь delusional байх нь зүгээр. Delusional биш ээ. Optimistic байх нь зүгээр гэж бодоо. I think ер нь бол optimism тэгээд delusion хоёр ер нь бол жоохон өөр юм шиг санагдаж байна. Because delusion is like you don't have any reason to believe that it's gonna work. But optimism is just like you have at least some sort of hope. But going back to like being pessimistic and optimistic, I think you should at least like have a factor of both at some point in life because I think your life is kind of boring if you don't. Ер нь тэгэл ингээд амар random decision-үүдээс болж амьдрал амар өөрчлөгдөж санагддаг тий. Зүгээр ингэж бийж байгаа л харж байгаа л that I'm gonna buy this гэснээр you end up having that амар сонирхолтой хувц for like 5 years тий. Exactly. Яг ингээд нэг өдөр явж байгаа л да I'm gonna join this club гэснээр тэр club доор you actually end up really liking it. Yeah, I think sometimes you gotta act spontaneous in life. Just do something because ямар ч шалтгаангүйгээр нэг заримдаа нэг ингэ та harmless юмнуудыг нэг туршиж үзэхэд ер нь боротох юм шиг санагдаж шүү дээ. Because you're living life and then you're being monotonous every single day. Then what's the fun in that? Yeah, completely agree with you. Тэгээд sorry if I'm jumping all over the place. Гэтэ Сарат хоёр нэгнийгээ хэр сайн таньдаг байсан бэ? Сургууль дээр. Not like to be honest. Sarag бол I know she existed and I knew she knew my existence. Тэгэл the mutual agreement that we both existed and угаасаа хоёулынх нь яг path нэг амар таарч байгаагүй баха. Тийм, хоёулаа ямар ч хичээл хичээл суудгүй байсан. Yeah. Баби ах дээр байлуу. Байсан шүү дээ. Тэгвэл баби ах дээр л нэг хайлт байсан.
тэгэл байх гэдэг. Нэг тийм interaction ч байхгүй юм хоолны заалны үргэлцэн. Ни цүнхийг аваад явсан ч юм уу. Ер нь байгаагүй бай. Хараасаа гэсэн. Тоор тэгэж уулзсан юм уу? Нэгнийх нь зүхээ. Тоор we go long back штэ. Тэстэй нөгөө би санаж л та нөгөө эхний эпизод байсан штэ. Тэ. Эхний эпизодн дээр нөгөө Arun Turbo хоёр шатар тоглолдог байсан гээ. Тэрний чи 3 дахь нь би байхгүй. Тийм. Тий. Тэр 3 дахь сургуулийн итгээд би байсан байхгүй. Нөгөө юу лээ алга морилоо. Хорт дээр ингээд тий. Би ингээд заримдаа ингээд тий нэг өгөө юм хоёр ингээд заадаг байсан. Тэгээд нэг амар cracked нэг ачнаар нь байдаг. Ингээд 8 9 настай нэг ингээд хоёр хүүхэд ингээд зүгээр ингээд би нэрийг санаж ирлээ. Тий. Баасан зэгээл нямц зэгээл хоёр. Yeah, exactly. Тэр хоёр ч амар cracked. Тэгэл шатар тоглоод байнга хож яваад. Тэгэл баг ташинд нь ирээ ер нь бол тэгээд хөдөлж байгаа л явдаг гэсэн дөө. Тэгээд тоор тэгээд ингээд сургалтын цуг явдаг гэсэн юм уу? Тий, Arun бид 3 яг ингээд 3 баскет зэдэг гэсэн шүү дээ. Гуруулаа. Яг гуруулаа ингээл. Яа. Яг нэг цагт явахгүй. Тэгээд тэр чинь ингээд ирчээд ингээд яваад идэг. Бид 3 ингээд те ингээд заримдаа ингээд нэг заримдаа бол таарахгүй. Бид ирж явдаг байсан. Schedule нь өөр байсан. Гэтэ бивнээгаа бас ингээ хайлт харахлаар энэ бас энэ явд юм ингээд. Тэгэл ингээ бас сургуулийн ингээ те шатрын тэмцээн болохоор ч мэддэж штэ хин сайн тоглолтыг яадаг маа тэгэл тэрнэр тэгээ төбөө ингээл байнга харахлаар төбөөтэй амаа. Тэр үр амар El Clasico те. Clasico. Тэгээд сүүл тийшээ те бас хасаа масаа орж ирж мөрөөд оргоо дотор орж ирж мөрөөд бас арай жоох diversity болсон. Тоор тэгээд шатар did you two play each other? Ер нь бол зөндөө тоглож байсан. Тэгэл a lot of times score and ер нь I think you made majority of your match this. I санаж байна from what I remember. Яг ийм байсан хэвгүй юу? Яг ингээд practice games дээр би хөждөг гэсэн хэвгүй юу? Гэхдээ яг нэг when a medal те яг team дээр амраа хөждөг гэсэн хэвгүй юу? It's very statistical anomaly. I'm cool under pressure те. Yeah. I can handle pressure те. Нөгөө зарим ингээд те бас ингээд шатрын спорт ч бас нөгөө it's a reason why it's Ioni sport те. It's not about only moving the pieces at the right time to the right place. It's also about, your mentality coming into the game. I haven't, practiced competitive chess in a while. I don't know how much I've degraded. Гэтэ хуулаа тоглол та тийч. Yeah, for all time sake бас болно. Танаа дүү бас тоглодог гэсэн тий. I remember him being. Yeah, манай дүү хоёр ер нь багаас амар шатар амар тоглодог гэсэн. Манай аав амар шатар тоглодог байхгүй. Тэгэл аавыг дагаад амар шатар тоглодог гэсэн. Тэгэл сургалт мургалт. Гэрийнхаа байрах сургалт мургалт. Усын тэмцээнд орж байгаа садгар гэл ийм хүүхдийн ордон дээр ордог гэсэн тийм тэмцээнд оролцоол явдаг гэсэн. Яг гоо тэгэл жоохон л байсан л да. Гэхдээ тэгээд бас ягаад ч явдаг байснаа мэдэхгүй зүгээр ингээ ээж аав яв гэж явах хэлэнгүүт тэгээд авчдаг байсан юм шиг санагдсан шүү дээ. Яг гоо тэгэл шатар I think I enjoyed it because I was good at it to a certain extent, but I think eventually I grew out of it. You grew out of it. For me, шатар it's like intense competitive штэ. Someone has to win, someone has to lose. It's like a mindset that I grew up on. I have to win, I have to beat this guy, I have to beat this. Тиймэрхүү менталитет явдаг гэсэн. And then одоо ингээд их сургууль мургуулд ороод явж байгаа. It's not like that anymore. It's like strictly to win гэдэг definition арай өөрчлөлт юм санагдсан. Одоо жишээ нь for a chess match it's easier to define who is the winner, who's the loser, right? But in life it's kind of difficult. Тийм болохоор I think it has a certain bit of relevance. Гэтэл
it's much different from life, I think. Yeah. Wait, хоёр ч одоо computer science хийж байгаа. Do you think like тэгээ бас шатар тоглодог. Do you think there's a correlation? Шатар тоглодог бас computer science ордог. Төв ярих уу? So sure, I mean шатар амар abstract штэ. Одоо ингээд sure there are pieces те. There's a pawn on e4, there's a pawn on d4, whatever. The idea is that you're playing to win, right? And there are certain like openings, certain theories you have to memorize. Тэгэл амар abstract болчдаг. Meaning you're not just playing on the board, you're playing in your mind. Тэгээд өөр проблемуудыг solve хийх, өөр perspective-с харах марах гэдэг юм дээр бол I think it really helps, to be honest. Yeah, I have to agree with that because ер нь шатар тоглолтог байх юм бол I think ер нь бол юм логик сэтгэлгээ ер нь бол амар хүчтэй юм шиг санагдсан. Because every move has a reason to move. Every move you make has to have a reason in order to give you an certain point of advantage. Тэгээд тэргүй нүгэд ах юм бол you're gonna lose eventually. So ер нь бол хожихын тулд бас аяндаа ингээд зүү нүдлээ яаж хийх үү гэдэг бол бодож эхлэхэд ер нь бол арай тусалтгаасаа гад тэгээд ер нь бол тэр логик сэтгэлгээ амар improve хийх юм шиг санагдсан. Тэгээд I don't think there's necessarily like a correlation between chess players and comp sci students. Зүгээр ер нь шатар тоглолтог хүмүүс бас жоохон илүү юм тийм computational юм бодол арай гайгүй юм шиг санагдсан. Арай нэг ирээдүг гардаг ч юм уу? Арай нэг юм anticipation set гэдэг юм санагдав. Yeah. And just to clear my record, би 12 дугаар ангид алт авсан шүү guys. Тийм. So clear the record. Үгүй амраа lost at 12. Амраа 12 тоглоогүй, өргөөгөө тоглосон. Ариун тоглосон. Ариун I think эмгтээчүүдийн хатаар байсан. Гэтэ тэгэл the kid was shattered. Шот career байхгүй. So би өөрийгөө жоохон glaze хийчлээ, sorry guys. Career-ийн дуусах. I'll cut this part out maybe. За яах вэ? Тэгээ бас тэг 12 та гац авар авсан юм да, тэрнийгээ бас ингээ glaze хийх зүгээр шүү дээ. Ер нь бол олон авраг авсан шүү. Тийм. За би бол тоглолтог байхад бол авраг аваагүй санагдчихсэн. Би 5-аас 5 дугаар ингээс шүү тоглоогүй шүү дээ. 8-аас хойш тоглоогүй. What? Яагаад? Cuz COVID. Тэг COVID-ийн дараа 11. 11т I don't think there was chess. Тийм. There was chess. I was in it. There was. Тэгвэл би тоглоогүй хаа. Би өөрийнхөө спотыг оргил олдод талтсан ба. Cuz оргоо ч бас he has a чатрын рейтинг таахгүй. Тэгээд оргоод спот өгсөн санагдаад. But coming up to high school, I used to play in шатар. 10 жилийн тэмцээнүүдэд те орчлонгийн тэр тэмцээнүүдэд бол ер нь бол оролцоо ингээд төлөөлж оролцдог байсан. Төбөд 2-3-удаа таардаг байсан. I remember one time where нөгөө орчлонгийн байдаг байхад нөгөө төбөө оргиод хожигдчиход над дээр ирснэ. Энэ нөхөр амар юм байл шүү дээ. Болгоомжтой тоглоороо гэж хэлжсэнийг би санаж байгаа байхгүй. Үгүй I was keeping a lookout гэхгүй. First стрим бронууд ч дээ. Тэгээд би тэрнийг нь бас хэлээд за окей баярлалаа гээл. Тэрнийх нь ачаар тэгээ би бас ингээд те жоохон болгоомжтой тоглосны хацтаас хожоод авраг авч байгаа юм чинь. Гэтэ нэрээ яа. Яг тэгж тэр хилдэг жил нь бас яг ингээд авраг авч ирсэн. Тэгвэл те гол нь амар funny юм. Тэрнээс хойш юусаа ингээд ийм шатрын юу байхгүй болсон шээ санагдсан. Do you know why? I think I just grew out of it, as I said. Тэгэл хийдсэн. Хотлоо зүгээр. Ер нь тэгэл удаад болсон юм шиг санагдсан. I think so. Яг оо тийм л дээ. Шатар is not that interesting, to be honest. Яг оо it is, but
it's a lot of repetition, and at a certain point it gets really boring. So I agree with you. Сараа ер нь ийм спорт, ийм ментал спортоор хичээлжсэн үү одоо? Би шатар тоглох гэж хичээсэн. And then Tobo ruined my dreams. Ну хана бид гурав тоглож чи. Манай нэг битэрийн нэг найз эдний. She plays chess гэхгүй. The Victor versus Tobo, the Victor хожигч амар сайн. За яг шатарч яах вэ guys? Let's move on. What's up with you guys' life? Since anything? Ажиллаж байгаа Any юм уу? good news? Are you working? Yeah. Би ч ер нь юм хийлээ дээ. Ер нь бол амьдралны сая Америкт ирснээс хойш. Сая одоо болохоор яг хаа хичээл дээр явуулаа анхаарна гэдэг арай бага ажил авсан. I'm currently working as a сургуулийнхаа нөгөө спорт багуудын одоо game operations manager гэх юм. Game operations одоо ингээд сакс макс болно шүү дээ. Сакс мөнгөний тэнцээ бол одоо тэндийнх нь одоо тэ бөмбөг шалмалыг нарчиж. Тийм үү. Тийм sideline ажлуудыг нэрээ хийдэг болсон гэх юм. Тэс Америкийн нэг гоё юм надад болохоор бас юм college sport ер нь амар дажгүй амар их ийм инфлюеншл зүйлүүдийг ер нь амар мэдсэн гэх юм. Тэгээ тэрнийх нь нэг одоо тэ мэдээж би өөрөө тоглохгүйгаас хойш нэг тал нь байж үзье даа гэдэг нэг бас тэгэж game operations үзэж байгаа. But yeah, you're not coming here until now. You're олон юм хийжээ. Юу хийсэн бэ? Oh my gosh. Ажил олдоод байгаа юм уу тий? Яг оо сургууль дээр бол хийхтэй бол олж штэ нөгөө on campus employment гэдгээр ер нь бол олдоо гэхээс internship ер нь тиймэрхүү тал дээр бол ер нь жаахан бодоод. Гэтэ яг бай те энэ тал дээр бол оптимистик байх хэрэгтэй. Тийм шүү. But цагийн ажил гэж нөгөө Америкт болохоор цагийн ажил ер нь бол сурагчийн визтэй байгаа тохиолдолд 20 цаг ажиллаж болдог сургууль дээрээ. Тэгээ сургууль дээр нөгөө ингээд угаасаа нөгөө зарим нөгөө сургуулийн офис марсууд ингээд угаасаа цагийн ажиллаар нөгөө сурагч тавдаг. Тэгээ тэднийх нь нэгэнд нь болоод тэгээ apply даад ороход бол амар боломжийн цалинтай гайгүй цагаар ажил болдог болохоор very worth it. Тэгээд юу н what is America like? What's the East Coast like? Тэг Америкч бол тэ жинхэнэ тэ people say it's the land of dreams тэ ер нь бол тэ хүрлцэн ирээл хичээл юм болоод амьдрал тэ баяж тэ I guess you can get rid of that dream to a certain extent. Бүр ингээд 100 ингээд Америк ингээд юугаар ингээд харж болохгүй. Гарцаар харж болохгүй юм шиг санагдсан. Яг нь Америк definitely has its own like unique stuff, but it's definitely something that it can improve upon. So what my point is, the grass is never greener on the other side. Then wait, do you tip? Oh yeah, honestly, I don't really agree with it, but since усын оол хасын дагадтай адилхан. Яа, тийш дээ. Тэгэл тип хийхээс тэгэл тип хийх нь тэгээд аргагүй болт юм да. Because бас яг энэ чи өөрөө нөгөө энэ чи бас cultural болцсон юм байна л дээ нөгөө more of an obligation, it's more of a culture. Like same thing as Монголд ингээд хүний ингээд хүлэн дээр гიშих юм бол нөгөө гараа барьдаг ч юм уу. Тэрнтэй адилхан юм culture болцсон. Яг тэгвэл нөгөө waiters and service people are not compensated well on their base wage. So they өөрсдийнхөө ингээд tipness ер нь бол ингээд хамаагүй орлого олдог. Тэгээд people get tipped depending on how well of a service they give. Тэгэн бас амар жоохон юм objective болоод эхэлт юм билээ. But I somewhat agree with хэрэг хэмжээ сайн хэмжээний нөгөө service өснөөс шалтгаалаад хэр сайн тип өгөх гэдэг нь I agree. Тэгээ би ичнээ ингээд муухай ингээд
гоё ингээд сервис аваатай миний хүссэн юм ингээ гоё ингээ хийж өгөөд ингээд яадах юм бол те ямар ч хүн ингээ шагнамаар санагдана да. So like I feel like that's a good way to like reward someone for their actual work. But the thing is те мэдээж те тэрнээсээ гаднаас давхар амар гомдлмоор байгаа юм болохоор надаа ерөөсөө ингээ үйлчлээгүй ингээ те хоолмол зөөгөөгүй би ингээ үүдэн дээр нь очоод контраст ингээ юм авч маахад эсвэл ингээ юм ингээ те би бүр ингээ контраст наваад эсвэл би бүр киоскоос ингээ те бүр ингээ юм авч хахад тип авах гашаагаад тэнгууд нь би бүр амар тэрдэх байхгүй like who am I even tipping to те би ямар сервис ирнээс хинээсээ авчаад байгаа юм бэ те so тэрнээр би жоохон садал нийцэхгүй гэтээ ер нь бол to rate someone for their service that they gave me while they're serving me in a restaurant while I'm seated and stuff like that тэр бол яг I understand it it's their culture but жоохон тэрнийг нь дөрүүлөө жоохон хот шааж байгаа бол жоохон хаалсагдсан. Би бол I'm the opposite I guess perspective. I never did. Канад гэхдээ and I do it proudly. Yeah, Канад бас ер нь it's kind of like America гэхдээ not as like it's not like America because tipping is not like their main source of income. So it's more acceptable to not tip, I guess. I hit that no tip button every single time. And I feel bad, but I guess like it's just something I don't agree with. Yo, би яадаг гэж ингээд төлөхөд байгаа штэ. And then ингээд юу гэдэг дээ нүү карт уншуулж байгаа юм машин байгаа штэ. Тэрэн дээр нь tip яах вэ гэж байхгүй юу? Би тэрийг ингээд уус чадахгүй юм шиг тариалчихсан байхгүй юу? I can't read it. Тэгээ манай найз ингээд харснаа no thanks гэдэг артай байхгүй because би бүр ингээд өөрөө чадахгүй амар ичиж бичээ. Ер нь амар ингээд хичнээн ингээд би ингээд заримдаа ингээд тип өгмөөргөө санагддаг ч гэсэн ингээд те гол нь амар ингээд хэцүү амар гүлгэндээ харцаар хараад байдаг байна. Тийм ээ. Яа би бүр ингээд те үгүй гэхээр би ингээд энэ хүний ингээд те маргааш нь хоолных нь гаж байгаа юм шиг ингээд те би ингээд те энэ хүний ингээд типийг нөхгүй болол те ингээд реднийх нь нэг олдохгүй ч юм шиг юм ингээд би ингээд өөрийнх нь ингээд те хамаг амьдралынхаа давлангийг ингээд үднээс нь харчих гээд байгаа байхгүй амар ингээд ягаад ч мэдгүй maybe I'm too being like empathetic or sympathetic ингээд гэтээ би ингээд өгөхгүй ингээд байж тахалцсан байлээ заримдаа сүлдээ. Одоо яах вэ? University student юм чи Монгол тэгэл харамлаж. Ууг нь бол тийм те. Ууг нь бол тийм. Ууг нь бол Гэж бодлоо. Гэтээ бас те карма юм да. Тэгээд те өөх тосом те авч чадхлаа л үү те. What you get what is what you get те. What's like the demographic there? Ер нь яг ямар хөө хүмүүс байх вэ? Are there a lot of Mongolian people or on my campus? So we're like in your general area on campus. За манай Connecticut мужид бол I don't think there's much Mongolians though. But like America is a melting pot штэ. Янз янзын газраас өмсчихсэн. So I can't really say for sure how many people are making the composition of like where I'm living. But I can know for sure that манай campus-ийн ер нь бол тэр талыг бол сайн. Манай campus бол is like 70% white. Like PWI. Predominantly white institute bo ер нь бол ихчлэн цагаачуудаа дүүрэн. Тэгээ цагаачууд гэхдээ тэгээ баян цагаачууд цаа. Тэгээд New England ингээ баячууд. Йоо. Амар ийм finance bro-нуудын ингээ хүүхдүүд ингээ ирдэг. Тим сургууль. Тэгээд яг хоо. Наацлахаар яаж юм? Is it different? To be honest, I don't really hang out with them. Би бол нэх цагаачууд би ер надаа ер бодоод байсан цагаан найз байхгүй байна. Бодоод байсан. I'm not to be ингээд segregate хийгээш үү заа. Ингээд ялгарлан гадуурхаагүй. Зүгээр ингээд өөр ертөнцийн хоёр гэх юм уу? Хоёр өөр ертөнцийн хүмүүс гэх юм уу? Because хичнээн би ингээд найзлах гад оролцсон ч гэсэн би ойлгохгүй. Тэгээд миний ингээд бас ингээд ярих гэдэг юм ойлгохгүй. So it's like тэг ингээд
бас өөр. Илжигний чихэнд ос хийсэн сэгсэр наалт хийсэн сэгсэр ялгааг болчиход байгаа тэр тэ. So guys, for me, I think white people, I think they are like a bit different too, but at the fundamental level, яг ингээд яг ямар ч race-тэй, ямар ч culture-тэй байсан яг ингээд humor гэдэг юм амар адилхан мэт юм л шүү дээ. If you find someone with the same humor as you, you're going to be friends too. The one thing I struggled with was finding like that humor. Яг ингээд тэдний яг үздэг юм шал өөр, хийдэг лайфстайл нь шал өөр, рутин нь шал өөр. Тийм болохоор яг ингээд адилхан humorтэй хүмүүс айгу хоор байдаг. Гэтэ олдох юм бол they're like the funniest people ever. I can attest to. Yeah, I agree. Ер нь ингээд тэ хайвал бас олд. But not necessarily like they're everywhere тэ. Хайвал олдно гэхээс яг ингээд шууд ингээд тэ. Өдөр тутмын алхаж чи ингээд урдж гараад ирчихгүй л байна. So but yeah, манай сургуульд бол ихвчлэн баян цагаачууд байдаг. Тэгэл I can't really relate to them and I don't think they will relate to me as much. Тэгэл ер нь сургуулийнхаа олон улсын сурагчтай нийлээл явж идэв дөө. Тийм л дөө. Тэгээ манай area чинь Boston-тай ер нь Boston, New York-ийн яг голд нэгдэг. Аль нь 2 цаг явдаг болохоор very convenient to have like some weekend trips. Тэгээд тэр хавьд ч бас дажгүй монголчууд байдаг. Тэгээд бас уулзах хүмүүс бас байгаа. Хөрх шүү дээ. Манай Америкт байгаа монголчууд ч чинь. Америкийг хүмүүсийг амар romanticize хийдэг шүү дээ. Одоо чинь New York City ингээл амар өндөр байрлагтай. New York амьдрах амар perfect гэж боддог. Do you ever felt that way? And if you did, like after coming to America, has that changed a bit? Би ер нь амар хотын хүн юм шиг санагдсан яг ингээд especially after coming here in this like Hartford буюу өөрийнхөө одоо байгаа хоттой бол амар хотын хүн гэдгээр мэдэрсэн. Тэгээ Улаанбаатар ч ер нь том хоттой like сая 500 сая 600 тий. Ер нь бол сая давсан ер нь бол зөө хотууд ер нь бол ингээ 20 гаруй амар юм том дажгүй хотууд идэв штэ. Тэдний нэг нь Улаанбаатар чинь ер нь бол том хотууд орондоо. Тэгээд тэрнээсээ арай жижигвтер ийм 300,000 хүн амтай хот түрээд ирсэн чинь бас ийм том хотын ийм crave гардыг билээ. Надад тав. Тэгээд ер нь ингээд ийм том хотоор яваал ингээд танихгүй хүмүүсийн донд ингээл өөрийнхөө амьдралыг ингээ болгоо явах чинь бас амар гоё юм биш үү? Because everyone around you has their own life and then you're actually like being part of that experience. Тэ ингээ жоох юм ийш хөдлөөл ингээ ийм жоох хасалтаал тэ тиймэрхүү байх нь амар дажгүй санагдсан. Яг нь Нью-Йоркч I think тэгээ бас зарим хүмүүс бас өөр бодолтой байдаг. Би болохоор ер нь бол төгсөөд аль болох тийм том Нью-Йорк руу тийм том хотод ер нь бол ажил хийгээд ядаж нэг 5-6 жилийн хүрэх садал бодолтой байгаа. Тэгээд ер нь бол Америк as I said ер нь it's not the grass is not greener on the other side then. Зүгээр ингээд if you can use the opportunity, then it's definitely a great place. But I think you can say the same for anywhere else. It's just that хамгийн meta option in America, because everyone speaks English. Сургуулиуд дайггүй бас тэтгэлэг мэддэг. Ажил олох боломжтой бас дайггүй байсан so like ер нь тиймэрхүү тал дээр ер нь бол амар Америк бол I think ер нь бол if you use the chance if you look for the chance correctly, I think it's a great place to actually start off your young adult life. In my opinion. Америкч бас том штэ. So lots to see. Яг л like it's an empire те. Яалтчгүй ингээд супер гүрэн байгаа зү. Like there's a reason why they call New York the Empire State. Ер нь л ингээд амар юм капиталистаас гадна бас давхар амар юм юу юм бэлээ. Ийм хүн ингээд
өөрийгөө амар болгож авчих ер нь бол юм чадaltaй. If they can't. Ер нь бол амар ийм одоо Япон чинь ийм коллективист шүү дээ. Америк бол ингээл амар individualistic өөрийнхөө юм ингээл амар сайн болгож авчдаг. Ингээд те ингээл ингэсэн ингээл ингээд юм хийхгүй юм шиг царайлжсэн амар юм хийцэн байдаг ч юм те. Тиймэрхүү ингээд байгаад идэв шиг санагдсан. Тэгээд тэрэн донд ингээд байх тусмаа ингээд тэгээ өөрөө ч амар ингээд илүү ингээд хичээх хэрэгтэй ажиллах хэрэгтэй гэж юм санагдсан. Хэдүүлээ дараагийнхаа сегмент руу оръё л та. Та хэд юу сүүлийн үед яг шинээр туршиж үзсэн юм байгаа юу? Тэгээд аюу таалагдсан. Тэрхүү сонирхолтой findings байна уу? Сараад юм байна. Шинээр үү? Тийм шинээр ч юм уу relatively new. Not really. I need to find something new, guys. You give me suggestions. For me, yeah. Би ингээд жоохон судалж үзсэн байхгүй юу? Computer scientist яг ингээд what makes a computer scientist a good computer scientist, a bad computer scientist, you know, like сайн good coder, bad coder. Гэсэн чи яг efficiency гэдэг юм бид нэмэлээ л дээ. Тэгээд яг maximum efficiencyтэй байхын тулд яг ингээд mouse-сандаа баг хүрэхгүй байх хэрэгтэй байхгүй юу? So бүх юм яг keyboard-оор хийх хэрэгтэй. Shortcut дээр. Тэгээд control гээд товч үүдэн шүү дээ. Тэгээд би яг боцоохгүй гэсэн чинь control гэдэг товч чинь яг ингээд it gives you more control. Тийм болохоор control систем билээ шүү дээ. Вау, яста нэрээ амар мэдгэлээ шүү дээ надад чаа. Control gives control. I think you should make this like a mug or a poster. Yeah, bro. Like control тэгэл shortcut-ууд бол амар хэрэгтэй. It saves a lot of time. Yeah, for me I it's agree. been very life-changing so far. I agree. Ер нь ингээд бас ингээд ID дээр те эсвэл браузер дээр ингээд янз бүр хийж хаад ингээд маасандаа ингээд хөрөхгүй те одоо нэг shortcut гэх юм бол те браузер дээр чи ингээд шинэ tab нэмэр авах юм бол control T гээл дарчтай. Control T гээл дарчих юм бол шууд ингээд амар easy ингээд шууд search хийх юм бэлэн болчтой. Тэгэл tab-а дараал те. Тийм. Яа. Би бас ингээд сая 100 Монгол дадлага хийсэн аахгүй юу? Ингээд тэгж яхад ингээд тентхийн ингээд developer-ууд ингээд баг маусанд ингээд хүрэхгүй заа ингээд дандаа ингээд компьютераар хамаг юм хийцдэг. Би бүр ингээд шокнд орчих юм чи. Ингээд гээл. Тэнгүүд ингээд гид ингээд өөр юм гарч ирээл. Гид ингээд шинэ файл компьютераас шууд ингээд нээж мэгээл keyboard-аас нээж мэгээл би бүр ингээд гайхшраал. Тэгвэл дээр жинхэнтэй control те you can literally control your computer with control те. Тийм. Тэгээд ер нь бол яа ер нь хэрвээ тэ ирээдүйд ID эсвэл ингээд software engineering manager код мод хийж байгаа бол keyboard-тайгаа сайжруулаарай. Тийм л байна. Тэгээд бас яг юм амар тийм юу гэдэм бэлээ. Хүмүүс амар gatekeep хийх туртай бэлээ. Яг энэ компьютер яг community-гаараа нийлж байгаа тэгээд юмнуудыг яг энгийн хүмүүс ашиглуулахгүй зөвхөн өөрсдөө л ашиглах гэдэг ингээд keep secret гэдэг байт юм байлээ ш. Юми. Хайвал олно. Гэхдээ ер нь бол it's like жоохон kind of gatekeep knowledge. Oh. Computer keyboard юу? Тийм. Яг бүр яг анх эхэлж байхад бол юм биш юм билээ л дээ. Яг бүр яг анхны компьютер дээр бол ерөөс mouse гэсэн ойлголт байхгүй. Used to be just the keyboard and you тэгээ. Тэгээд тэрнээсээ яаж navigate хийх вэ чиний асуудал байсан юм билээ л дээ анх. Яг дизайн нь бол тэгээд сүүлийн үед тийм яг хэдүүлээ яг ингэж grow up хийж хахад ингэж mouse байдаг л байсан шүү дээ. Тэгэл mouse ашиглаад бүр ингэж fundamentally step 1-аас сурцсан. Тийм болохоор it's kind of been a really difficult shift. Moving away from the mouse. Шинэ юм дээр бол тусаж үзэхээр бол I think it's very nice.
Тэ I think I'm a very generalist person. Ингээд яг тэр тал дээр ер нь бол би ер нь бол дандаа л шинэ юм тушаа явчихдаг тийм шиг санагдсан. Тэгвэл яг I'm not a specialist but a generalist. More likely тэгэл нэг юм гээл тушаа үзэл гоё юм байна уу гэвэл бүтээ явчихдаг. Тэрнээсээ кафе явчихдаг. Яваа явчихдаг юм шиг санагдсан. Тэгээд one of the things I started recently trying is DJ teach сурч байгаа. DJ. Yeah. What? Yeah, одоо ингээд hip hop гэж мэдгүй. Like hip hop яг ингээд just like what the art is, art genre is. Ингээд чика баа. Нүшөө. Yeah, ер нь бол it's тийм нөгөө ингээд чи ингээд hip hop гэдэг чинь нөгөө it's like an art style штэ, art form. Нөгөө ингээд яг OG ингээд hip hop тийм дөрвөн элемент гэдэг байхгүй юу? Яг Нью-Йоркоос гаралтай. Энэ Bronx одоо Нью-Йоркийн Bronx гэдэг юм дүрэг гэх юм. Тэр газараас гаралтай юм орлого байхгүй юу? Тэгээд энэ дотор чинь ингээд дөрвөн зүйл өгдөг. Нөгөө MC-ing буюу ингээд реплик. Writing буюу graffiti. Тэгээд breaking буюу тэ нөгөө амарлаглаг хөдлөө гэж юм. Break dance. Тэ break dance. Тэгээд сүүлийнх нь болохоор тэгээд DJ. Тэгээд DJ. Тэ би ер нь бол амар хип хоп өөрөө дуртай хүн гэж би өөрөө боддог. Тэгээд тэрнийгээ ер нь бол дагаад амар ингээд DJ хийж сурч байгаа. Би бас өөрөө зурдаг, граффити хийдэг. Тэгээд бүжиглдэг. Тэгээд яг бас нэг заримдаа шүлгэлдэг байсан. Шүлгэлдэг байсан насандаа. Тэгээд яг тий. Тэгээд шүлгэлдэг байсан. Тэгээд ер нь амар юм хип хоп тал руугаа ер нь бол амар юм I think ер нь бол өөрийнхөө юм гадны юмтэй activity юмнууд амар ингээд хип хопыг ингээд хип хоп зориулж ер нь бол эхэлж байгаа гэх юм. Тэдний нэг нь тэгээд зурах, бүжиглэх, тэгээд DJ одоо тэгээд сая шинээр DJ хийж эхэлж байгаа. And I think it's a very cool thing that you guys can also like try. It's very easy to get into it. Like you don't necessarily have to have like DJ deck but like тэгээд бас short break хийгээд бүжиглж болтой top rock гэл ингээд лаг power move хийж ингээд тэ өөрөө хөлмөлөө шидэхгүйгээр зүгээр ингээд тэ ингээд зүгээр дээрээ ингээд босоогоороо байхтай бүжиглэх юм. Эсвэл тэ гоё ингээд өөрийнхөө нэрээр ингээд tag хийж эхэлдэг юм. Тиймэрхүү байдлаар гоё ингээд шинэ юм туршаад үзэх юм бол like you would never know if it's gonna be your life's calling гэж тэ ингээд чинь дуртай юм байхыг юу зээж үүсэхгүй байхгүй юу? That's a model. Yeah. Сараа яг break dance гэдэг бол алах юм шүү. I think you'd be a really good break dancer. Найз нь watch тэр урлагийн үзлэгээр тэгэл загнуулдаг юм биш байгаа шүү. Дараагийн эпизодоор Сараа бүжгэлж үзэхтэй. Yeah. Short. Бэлцээ байгаа. Short dance battle ороод. Бүр. Шууд. Гэтэ авраа чи бас comedy хийдэг гэсэн үү? Оо хийдэг гэсэн. Насандаа ч би ер нь бол амар тэ залуудаа ахын залуудаа. Ер нь их юм үзээ. I think ер нь бол тэрнээс би ер нь хамсдаггүй санагдсан. Тэгээд яг боломж нь байвал I would love to do it again. Тэгээд гол I don't have the audience or the capable skill to perform it at a high level. But яг тэгээд төгсөлтөөр айгүй funny шүү дээ. I really liked your roast of Amarchand. Okay. I don't know. Би ингээд амар тэрнийгээ тэр төгсөлтийн тэр юугаас тэр roast-уудыг дуусгаад жоохон ингээд хүмүүс амар backlash авсан. Яг maybe I deserve some. Гэтэ бас тэ ингээд I didn't have any beef with anyone. It's just have fun. A friendly fire with real fire. And yeah, I agree. Бас бодоод үзэхнээ ингээд те хичнээн ингээд тухайдаа ингээд юу байсан ч I think I don't regret any of it because it's a core memory at some point. It was really funny though. I really like your jokes. I don't have beef with anyone. Хиний ч араас ингээд зан чилээгүй шүү зүгээр funny байх гэсэн тал дээр ер нь бол ажилласан байгаа. Тэгээд
тэрэн дээр тэгээ намайг мохоогоор бодж өгдөг бол уучлаарай манайхаа. Чи who did you roast? Мэдхгүй амар олон хүмүүс өстэй Тийм үү? явчихсан гэж. Мэдхгүй ингээл бодолд орж исэн хүмүүсүүдээр өстлөөл. Толгоонд орж ирээ чи ингэсэн тэр ингэсэн гэл. Тэгээ би ингээд бас санахтаа ингээд бас ингээд нөгөө манай 12-ны дунд бас нэг хитний ярьж байгаа ингээд тийм юм үддэг байсан шүү дээ бидний хаттаар. Yeah. Одоо I don't want to like go back to хүмүүсийн зарим давцсан юмнуудыг сөхмөргүй л та ихтэй бас зарим тиймэрхүү юм жокуудыг ингээд ажиллаад ер нь бол тэгээд рөөстөлж ийснаа санаж ин гэхдээ хойдо фаны дэс ихтэй одоо тэгээ бодоод өгснээр жоох бас ми чим шиг. It's all jokes. Харин гэхдээ яг бай бас төбөгийн ихтэй stand up тэр фаны. Бас төбөг хоёр цог байсан шүү дээ. Тий. Ер нь төбөг хоёр ч бас яаж иж байгаа л тэгээ cross path хийчихэд байгаа юм шиг. Харин Oh my gosh, төбөгийн нөгөө юу л тээ. Син баннер байна уу илүү гэсэн чинь бид нар гэсэн чи угаасаа байдгүй ш. Яа юу гэсэн чи лээ that was crazy. Тэр үл. Угаасаа байхгүй юм л да. Угаасаа яг сургууль дээр байдаг шиг ч лөө. Тийм бас согсоод алга ташмаар шиг. Йоо, хэдүүлээ саяхан л төгсчихсэн биз дээ. Can't believe it's been 3 years, bro. Харин ер нь I think it's like was some sort of like a time dilation гэх юм үгүй. Тэгээд би нэг артикл уншсан байхгүй юу. Хүмүүс ингээд баг багтаа ингээд цагийг амар урдаанаар perceive хийдэг. Гэтэ хөвсрөх тосмоо илүү хурдан ингээд perceive хийдэг гэсэн шүү дээ. Бэдэж шүү дээ ер нь. Тэгээд the reason is because баг багт it's like everything you've experienced at that point is everything you've experienced гэдэг. Чи ингээд 7 жил амьдэрсэн бол 7 жил чи ингээд чиний бүрэн амьдэрч чинь бүх хэсэг. Тийм учраас амар юм удаан санагддаг. Гэтэ ер нь хөшрөөд ирэх тосом те одоо 21 мөрний өрөөд ирэнгөө чиний амьдралыг чинь үгүйтэй 3-1 болсон байх ч юм те. And that goes beyond те 21-аас илүү ингээд гүнзгийрээ явах юм. Өдөр тутам ингээд илүү хурдан бодож эхэлдэг санагт ер нь бол гэж хэлсэн. I think we're starting to realize that especially that төсөлтөөс хойш 3 жил болсон байх гэхээр. За надад нэг амар сонирхолтой асуулт байна. Одоо ингээд нэг хүн байгаа заяа. Дэлхийд даяар бүх улсаар ингээд аялцсан. Нэг 3 жилийн дотор. Тэгээд нэг эмээ байгаа заяа. Тэгээд тэр эмээ нь болохоор айгүй гоё юм солид амьдрал амьдэрсэн. Ингээд ач зээнөртэй, нөхөртэй тий. Одоо 80 май хүрч байгаа тийм юм байгаа байхгүй юу. Тэгээд миний асуулт болвол яг энэ хоёр хүний аль нь илүү их юм үтсэн бол аль нь илүү тийм амьдралыг арай удаанаар мэдэрсэн бол гэж асуух гээд байхгүй юу. Сараа хөл судалж байгаа нэг гоё юу байна уу? Чи физик судалж. Okay, well, I think numerically угаасаа юм штэ. 80 настай тий. Numerically юу илүү амьдрал үтсэн байгаа. Гэхдээ if we talk about experience wise тэгвэл нөгөө залуу хүн штэ. Гэхдээ тэр имээ бас олон газар үтсэн байл яах юм мэдэхгүй шүү дээ. Харж олно. So it all depends on perspective. It depends ахгүй юу. Миний бодлоор бол л шүү дээ. Одоо имээ ингээд ач зэмээтэй тэгээд хүүхдтэй штэ. Тийм болохоор emotionally арай илүү их юм бүтсэн болоо гэж бодож байна. Бас байж болно. Гэхдээ эмоц ч арай it's not a good countermeasure ахгүй юу? It's not a good measure. Одоо ингээд I mean it's the most subjective thing you can get. It's the most subjective thing. Гэхдээ everything subjective штэ. Тэгэж бодод гэвэл everything objective is ингээд average subjective болчихж байгаа ахгүй юу? Тэгэнтэй. Тэгэхээр ингээд одоо хөвшин байсан ч they can still be амар ингээд маягтай амар ингээд бас Karen Mary гэдэг штэ ингээд they can't handle their temper ч юм уу тийм хүмүүс зөндөө байгаа штэ тэгэхээр энэ нас ингээд нэг хамаагүй тэгээд emotion үзсэн гэвэл яа maybe but I think энэ тал дээр ер нь бол чи
I think хүний wisdom тэгээ experience хоёр амар ийм чухал юм шиг санагдаж байна. Because одоо experience what I meant is like юм үзсэн гэдгээрээ илүү нөгөө ингээд амьдралын туршлагаас илүү юм үзсэн гэдгээрээ амьдралын туршлага гэдгээ би wisdom гэдэг яг юм үзсэн гэдгээрээ болохоор experience гэдэг байгаа байхгүй. Тэгээд I think имээ маань арай юм амьдралын wisdom гэдэг тэ арай юм амьдралын утга учирыг ингээд арай тунгаагаар бодсон юм шиг санагдчихэв. Because what does she have? Бор гэрээсээ гарааг байх юм бол тэгэл тэ амьдралаа эргцүүлэл бодох байлгүй дээ зайлвал. Тэгж яхад нь I think the other guy compared to her is gonna be like overstimulated. He barely has time to experience process all these emotions and experiences that he has. So compared to that, I think манай имээ арай амьдралын тэ хандлага нь юм сонсох үйс байх юм шиг санагдаж байна. Because the other guy might possibly be more үсрээ юм ингээд. And maybe there is a reason he was traveling around the world. Тэгтээ ингээд бас ингээд амьдрал үдсэн гэвэл имижж олон тэр хүүжээж болно шүү дээ. Одоо ингээд эцэг их юм ингээд амар hard household, тэгээ relationship breakdown, friendship breakdown, drug abuse ингээд зөндөө юм байж болно шүү дээ. Тэр чинь бас туршлага шүү дээ. Тэгээ бас ингээд you have to get through that. As long as you're alive, you would be getting through that шүү дээ. So it's like we don't know how if Amy went through that or not. She could have had like such a good life. Everything. Тэгэхээр ингээд бас нэг үдсэн юм байх уу гэж хэлж болох юм уу? Мэдгүй шүү. Манай те Монголын алдар зохиол чаними хэлдэг аашаах. Хитрхи их жаргалдаад цэцхэн зовлон авдтай гээд бас тиймэрхүү бас юмнуудаа бас хийж болох байхгүй юу? Манай эмээ бол I think ер нь бол тийх боломж юм байгаа гэж бодож байна. And ер нь бол чиний санаан дээр хэлэх юм болохоор I think it's a matter of what you're expecting to get from the other person гэдэг баха. Одоо ингээд if I want to get тэ ер нь та амьдралаа ингээд тэ ер нь бол яаж амьдрал ингээд тэ илүү ингээд та өөрийгөө ингээд happy байхс мэ гэх юм бол манай эмээ бол арай гүнзгий хариу өгөндөө манай тэ 3 жил ингээд тэнэ авцсан гайсал яг уу тэгээ манай 3 жил тэнцэн гай бол тэ ингээд тэ амьдралыг ингээд юу яамаа гээл тэ ингээд турш тэ you gotta go beyond your horizons тэ you gotta change your perspectives. I guess that's what he's gonna say тэ миний бодож байгаа but I think it's a matter of like what you want to get from the other person. For sure. I think the email has a really good counterpoint as well. Яагаад гэвэл email бас ингэж хүүхд гаргаж утсан тий. Яг бас ингэж grandchildren яг гарандаа анх удаага тэрвэрж утсан мэтрэнж гэх тий. Амар nuance хэмжүүлэг мэдэрчсэн л байх гэж бодож байна. So тэгээд бас зөндөө she had a lot more time to like analyze those. Тэгээд яг тэрнээс ойлгох юм ойлгохгүй юм ойлгохгүй хайх юм аян. Yeah, exactly. Тэгээд явж исэн бол I think email has the chance. So tool I have another question. Of another nature заяа. Амрачи яг ингээд төгсчөөд what are your plans for the future? Тэгээд яг computer science, physics хоёрыг яг алиугаар нь илүү давмгайлж ингээд career хөмөр байгаа вэ? Yeah. Ер нь бол би анх мэргэжлээс сонгоход болохоор physics engineer comp science not явъя гэж бодчихсон байхгүй. Тэгээд ер нь бол би тэгээд ер нь хичээлүүдээ авч эхлээд ер нь бол яг би яг инженерийн хичээлүүдийг авч эхлэегүй байсан л та. Тэгээд comp science физикийн хичээлүүдийг аваад эхэлсэн байсан чинь for some reason надад физик нь илүү гоё юм шиг санагдаад физик инженерээсээ тэгээд бас давхар ингээд бодоод үзэхдээ ингээд би ингээд
comsci-аар илүү ингээд төлөвлөмөр байсан болохоор бас инженер хийж өөрийгөө алсан ч бас яад тий гэж бодоод computer science-ийн degree ингээд жоохон бүүстлээд физикийн degree хийх юм гэж бодсон. Тэгээд тэр талаараа одоо ч гэсэн тэгээд арай тэр degree-ийн талаар ажиллаад явж байгаа. Тэгээд comsci дээр тэгээд би ер нь бол DVD-г төгсөөж ер нь бол comsci тэ салбарлуу ер нь бол илүү орыг ирж байгаа. Тэгээд comsci гэдэг чинь тэгээд амар том юм шүү дээ. Operator term шүү дээ. Тэгээд I think ер нь бол тэр тал дээр яг цөглөрж орно гэх юм бол I think more towards software engineering. So software development like developer or whatever you call it. Ер нь application гэд гаргаад явдаг. Тийм тал руугаа ер нь илүү ер нь бол гарах хүсэж байгаа. I think that's the most optimal path for most, you know, comp sci students. But also би бас ингээд нэг хүсдэг юм болохоор project manager болох юм. Тэгээ product manager болох хүсэлтэй. But тэрэн дээр тэгээд өөрийнхөө портфолио гарах марах гээл бас өөр амар юм шаарддаг болохоор бас I still have to work on that. But the reason I want to go more into tech is because ер нь бол одоо ялангуяа AI ингээл амар хөгжиж эхэлж байна. Тэр ийм байгаа нөхцөлд бол I think you have to know how to use something like this and have to know how to adapt to it. And I think being inside tech will help you greatly to be ahead of the curve. Тэгээд ер нь бол тэгээд төгсөөд Америкт нэг ядаж нэг 5-6 жил ажиллана гэж бодож байгаа. Because you know, first of all, цалин сайн. And тэгээд хүмүүс бас хэлж магадгүй л дээ. Ягаад те Монгол руу очиж зүгээр ажиллаж болохгүй юм те. First of all, те it's gonna be financially very hard. Тэгээд би ер нь тэгээ ингээд бас бодсон байхгүй ингээд 30-наас хүртлээр ер нь бол те ингээд би угаасаа те баруун тэнийхгүй л ингээд ажиллаа яваад байгаа байхгүй. Ингээд ерөөс ингээд баг ингээд ажлын 10 цаг, 12 цаг нормал ах тийм тал дээр ер нь бол ингээд expect хийж байгаа байхгүй би өөрөө. Тийм байж хахад те ингээд би Монголд очиж яг тийм ажил яг ингээд 12 цаг ингээд ажиллаад ийм те лалрын цалинтай байх уу? Эсвэл Америкт ингээд амар гоё ингээд ийм шинэ хүмүүстэй танилцаад шинэ experience авахаас гадна ингээд сайн цалинтай байгаад амар ингээд карьерээ өсгөх боломжтой газар ингээд 12 цаг 10 цаг ажиллах уу гэдэг нэг байгаа байхгүй юу? Because eventually те 30 хүрсэн чи ер нь бол ингээд те нэг салбартаа 30 хүрчихэл юм бол I think ер нь миний ингээд анзаараад байхаар бол чи ингээд зүгээр юу ч хийхгүй суусан ч баг ингээд те гар дээр чи цалин буучих юм хэмжээнд дээр байгаа байхгүй юу? So тэр хүртлээр ер нь бол I think амар ингээд ажлын ингээд туршлагатай болохосоо ингээд өөрийгөө амар ингээд дайчилж явах юм хугацаанд ер нь аль болох өөртөө ирээдүйдээ ашигтай гэсэн юм бол самлыг сонгож явах. Америкт ер нь бол аль болох хайжлаад ядаж ингээд те Монгол руугаа буцаад те байр машины мөнгөтэй байх хэмжээндээ баймар байна шүү дээ. Тэгэхгүй бол at this point Монголын economic ингээд харахаар бол ер нь бол жоохон хэцүү юм да. So yeah, but first of all те ажиллаа ингээ олон юм гэж бодож ирсний хооронд ажиллаад орох хэрэгтэй байгаа дээ л та. That's the biggest problem те. Ер нь I think it's a recurring theme. Ер нь манай подкастер орж ирж байгаа хүмүүс I think their main focus is ажил олох бол. Тэгээд Тэгээрээ болж штэ. Болно штэ. Болно. Монгол хүний саруул ухаад би итгэдэг те ингээд. Ерөөсөө ингээд те монголчууд те Монголын ирээдүйн Монголын те дэлхийн Монгол иргэн бид хэд те ингээд дэлхийд даяарыг тархаад ингээд те чихэн Монгол гэдэг ингээд те иргэншлээ ингээд ажилчинг харуулах хэрэгтэй байгаа байхгүй. So but I think энэ тал дээр нь бол амар optimistic юм бол байгаа. Байна. Тэгээд бусд маань ч гэсэн байгаа гэдэгт итгэлтэй. Тэгээд ер нь бол I think ер нь бол Монголдо буцаж ажиллахаас илүү Америкт ер нь бол айлуулах удаан ажиллаж байгаа л буцаа бодож байгаа даа. How about you guys? So би бол I've basically the exact same plan as you. Тэгээд ажил болол дэжиг залантай амьдарч байгаа амар чухал experience-үүд аваад тэгээд Монголд ч нэг юмний pioneer болдог ч юм уу. That's like my dream, right?
И Монголын нэг сектор дээр нь те like I share my experiences and make a difference at the end of the day. So Yeah. тиймэрхүү л төлөвлөгөөтэй байна. The main challenge is getting a job. Yeah, I agree. Зүгээр How about you? challenge гэж Гэтэ- болохгүй. Opportunities мянга байгаа штэ. Бидний Харин хэлгүй ингэж чадхааргүй хүмүүс ажил олоод байвал яагаад бид болохгүй. I agree. Гэтэ ер нь ингээд I think Монголд ажиллах гэснээс ер нь ингээд I think ер нь Монголд ингээд pioneer болно гэж штэ. I think ер нь бол Монголын ингээд жихэн бас ингээд pioneer байж чадах хүмүүс болохоор ингээд ууг нь ингээд ийм necessity нөгөө ажилчид байгаа штэ. Одоо эмч цагдаач. I guess not цагдаа but like эмч багш тэ. Тиймэрхүү ийм нийгмийг upheld хийдэг ийм uphold хийдэг ийм хүмүүсийн ийм treatment Монголд амар юм. Муу юм шиг санагдсан. Politics яах вэ guys? We don't do politics on this show. Politics за яг хоо. Гэтэ ер нь бол I think we should be aware of the ичтэй ингээд Монгол жах факта байгаа ч гэсэн те. We shouldn't like look over this бас жах awareness байх хэрэгтэй хаа гэж үзэж байна. I agree with that 100%. Тэгээд thank you so much for everything. Тэгээд is there anything sorry. Ингээд би паран дахиад хийж уулзахгүй юм шиг санагдчихлаа. Зүгээр. Thank you so much. Одоо хэдүүлгийнхаа цаг бас зүгээр. It's getting up there. It was really nice to гоё reminisce about our tests backgrounds тэгэл гоё talk about some abstract ideas there. Yeah. Ideology. It was really fun having you around. Thank you so much. Is there anything you want to say to the audience? Stay in school, kids. Тэгээд амьдралыг үзээрэй. Тэ шоолдох үедээ шоолдараа. Гэтэ бас тохируулж ууц сураарай. Тэгээд хүнтэй hook up хийж байгаа бол бэлгэж ашиг сураарай. Зүг guys. Тэгээд ер нь бол stay safe out there. Бас call your parents when you have the chance. I think that's a very important thing. Тэмлэнда. Тэгээд энэ channel одоо subscribe дараад ирээдүйн эпизодыг алгасгүй үзцгээгээрэй. Our амьдрал. За 3 дугаар ангийн маань үзсэн хүмүүстээ маш их баярлалаа.
It means a lot to us. Өөр бид нэр сайжруулж болох юм байвал please let us know. Өөр ямар хүмүүс орохыг хармаар any new suggestions for our guests, please let us know. Тэгээд 4-р ангийг хүлээн авч үзээрэй. Peace.